Угтах зурвас өрх. За хэрэглэгч танаа чат руу хандаад бичихлээр хамгийн түрүүнд гарч ирэх мэдээлэл бол угтах зурвас юм аа. Тэгвэл угтах зурвасыг хэрхэн бүтээдэг? Ямар байдлаар хийж болдог вэ гэдгийг бүгдээрээ бодит жишээн дээр харцгаая. За тэгэхээр одоо бүгдээрээ угтах зурвасан дээрээ ер нь бүтцээ гаргая гэж бодлоо. За бүтцээ гаргахдаа эхлээд мэдээж нөө дэлгүүр хэмжин бүтээгдэхүүнээ 4 ангилсан 4 ангилал дотроо бүх бүтээгдэхүүнүүдээ харуулъя гэж бодож байна л да. За мөн тухайн одоо дэлгүүрлийн чинь те салбарын мэдээлэл, салбарын хаяг байршлыг нь бас оруулж өгөх зүйтэй болов уу? За тэгэхээр салбарын мэдээлэл гэдэг хэсэг бүгдээрээ оруулж өгье. За одоохондоо хийгээгүй юм чи өөр нэг блокоо сонгож өгөө хатгалчих. Дараа нь бүгдээрээ салбарын мэдээлэл оруулаад буцаага холбож өгнө шүү дээ. За мөн бүтээгдэхүүн мэдээж худалдаалтын чинь бүгдээрээ юу яж болно? Урамшуултай бүтээгдэхүүн ч юм уу, онцлог бүтээгдэхүүн ч юм уу, тийм хэсгүүд бас оруулж өгч болно. Шууд захиалга өгөх байсан ч болно. Захиалга өгөх гэдэг. Зарим хүмүүс ч угаасаа одоо нөгөө нэг түгээмэл шууд авдаг бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Ном ч юм уу, эсвэл одоо юу гэдэг импортын зарим нэг гэр ахын бараанууд ч юм уу. Тэрийг шууд авах сонирхолтой байд юм байлээ. Одоо пэйж дээр янз бүрийн постинг юм үзчихэд шууд орж ирээд захиалга өгдөг. Тэгэхээр энэ захиалга өгөх гэдэг товчоос байвал зүгээр юм байлээ. За ингээд жишээлбэл би одоохондоо 3хан ийм товчтой буюу энэ 3-аа цаашаа задарч байгаа шүү дээ. Жишээлбэл бүтээгдэхүүн англи маань дотроо ингээд 4 салангуудаа дотроо дахиад эрэгтэй эмэгтэй хүүхдэрээ саллаа. Дараа нь бүгд бүтээгдэхүүнээрээ сална гэх мэтлэн одоо энэ маань ингээд мэдээлүүд нь илүү олон болоод салгаалаад ирж байгаа гэсэн үг.